За сайн басан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Canva хичээлийн ээлж дуурайр та бүхэнтэй Крисмсийн энэ жижигхэн видеог яаж хийснийг яаж үзүүлье. За энэ маань одоо шинэ жилийн энэ хаалгаар тийм ээ. Одоо шинэ жилийн одоо Крисмсийн зул сарын амтад ингэж гарч ирж байгаа юм эффектийг үзүүлсэн байгаа. За бүгдээ бичлэгээ үзцгээе. За тэгэхээр бүх амьтад маань ингэж хаалгаар гарч ирээд хамгийн сүүлд нь Merry Christmas гэсэн юм бичиг гараад дуусч байгаа юм бичлэг хийсэн байгаа. За энийг та бүхэндээ хэрхэн хийснийг үзүүлье тийм ээ. За эхлээд бол бид нар ингээд юу яана? Цагаан юун дээр энэ элемент рүү очиж юу яана? Хаалга гэд бичнэ. За тэгээд за open door гэх тийм ээ. Онхроо хаалга гэд бичингүүт чинь ингээд зөндөө олон юм хаалганууд гарч ирнэ. За хэдүүлээ бүгдээр ингээд хаалгануудыг харъя. За ер нь л яг ингээд ийм хаг сонгосон маягтай тийм ээ ийм хаалга биднэрт хэрэгтэй байгаа. За энэ хаалга болохоор цаашаа онгоцсон байна. За энэ хаалга бол яг ерөнхийдөө болж байна тийм ээ. За энэ хаалгыг аччлаа. За тэгээ яг дээр нь бид нэр за тэгэхээр энэ хаалга маань ерөнхийдөө бол яг ийм зургаар зурцсан юм шиг тийм ээ ийм хаалга байгаа даа. За тэгэхээр энийгээ бид нар энэ AI-д тийм ээ Canva-гийн AI-д нь одоо яг ийм хаалгыг ингээд жинхэнэ бодиттой юм шиг тийм модон юм модоор хийсэн хаалга шиг болгоод өгөөч гэдэг ингээд гоё юу үгүй тийм ээ одоо юу AI-аас нь одоо ингээд юу гатхыг асуугаад надад бол энэ бас гоё улаан байна. За энийг бол артлынх нь бэкграундаар нь авчээ. За ийм болохоор ийм улаан болж байна. За яг өнгө нь бас жоохон юу ячиг гэх юм бол юу ячин энэ transparency-г очиж жоохон ингээд иймэрхүү болчихж болж юм тийм ээ. За энэ маань нөгөө хаалга маань бэлэн болсон баг шиг байна. За арай болоог баг шиг байна. За энэ хооронд нь бид нар энэ гэрийн дотор байгаа ийм юуг оруулах хэрэгтэй байгаа. Living room тийм ээ. За тэгэх юм бол бид нар Крис энэ дээр би фотос руу очичоод за би яг график авсан чинь графикны зургууд дэлхтээ гарахгүйсэн. За тэгэхээр энэ дээр нь би Christmas энэ хаалгын чигсээ авчичаад за энэ хаалга ихтэй байрлуулчих тийм ээ. Хаалга маань ерөнхийдөө энэ тал руугаа тулсан юм байдалтай байгаа. За одоо ингээд энэ зургаа ингээ оруулаад за зурган дээр бол яг уу гэхээр манай юу маань ингээд нэг диван харагдаад тийм ээ нэг иймэрхүү маягтай байвал бас зүгээр санагдчихэв. За яг position дээр бол яг энийг хаалганыхаа цаана оруулчихна. За ингээд энэ одоо юу байсан бол зүгээр. За яг за ерөөхдөө яг та нар өөртөө ямар зураг сонгохоо тийм ээ дараа нь бас сонгоцож болно. За тэгээд за энэ дээр болохоор би бол яг юм цонх мохтой юм шинэ жилийн моттой зураг өмнө нь авсан. Гэхдээ нөгөө энэ pixel нэм ингээд арай ингээд том харагдаад байсан байхгүй тийм болохоор зургнуудаас яагаад байгаа. За тэгээд энэ дээр бид нэр элемент дээр очиж байгаа одоо чи Сантагийн өгөн. За тэгээ өшөө Christmas ангууд ингээд Christmas-ийн янз янзын хөөх амьтнууд гарч ирэн. За энэ бас хөөрхөн байна. За өөр ямар амьттай вэ? Энэ бас хөөрхөн панта байна. Шинэ жилийн өөр амьсгалтай. За тэгээд дөрвөн амьтал авчид хөөрхөн амьтан байна. Нэрээ боол юм байна. За яг одоо стилүүд нь ингээд эдэн нь болохоор ийм цоглог өнгөтэй энэ нь жоохон бор болчиход байна тийм үү. За тэгэх юм бол бид нар өстө яг энэ стилээ ингээд тэмдэглэж жаад энийгээ бас ингээд эднэртэйгээ адилхан юмрхүү улаан цагаантай тийм ээ болгочих болно. За тэг яг энийгээ бид нар бүгдээрнгийн яг гэхээр энэ хаалганыхаа ард оруулах хэрэгтэй байгаа. За тэгэхээр position дээр яхахын тулд бид нар ингээд цаана оруулчихна. За тэгээ энэ дээрээ бол яччаад энэ маань ингээд хаалганыхаа цаана оруулчих тийм ээ. За энийгээ ч гэсэн тэгээ хаалганыхаа цаана оруулчихна. За юм байна. За тэгээ энэ дээр нь бас бид нэр элемент дээр очичоод за Merry Christmas гэдэгэнгүүт энд бол нөгөө янз янзын одоо Merry Christmas гэж бичсэн юм юмуд байна. За энийг алаа одоо энийг түрүү авцъя. За тэгээ энийг ингээд доор нь оруулаад за тэгээ position дээр очиж жагаад бид нэр өвгөн маань тийм ээ эхлээд ингээ хамгийн түрүүнд гарч ирэхтэй. За тэгтээ өвгөнийгаа бид нэр яах вэ гэхээр
дээдэлтэй гарч ижиж энэ хаалганы ханааталт нь гарч ирж байгаа. За тэгээд энийгээ дахиад хоёр дахын болонгуудаа за энэ хоёр дахь хамтан байгаа тийм ээ. За энэ маань яхна энэ өгнийхээ дээр гарч ирнэ. За энэ гарч ирнэ. За тэгээд дараагийнх дээр нь болохоор энэ дээр гарч ирнэ. За тэгээд дараагийнх дээр нь болохоор энэ дээр гарч ирнэ тийм ээ. За тэгээд энэ шиг ингэж гарч ирнэ. За тэгээд яхна хамгийн сүүлийнх дээр нь Merry Christmas гэдэг маань бас яхна хамгийн дээр нь ингэж гарч ирээд яхна дуусах юм байна. За тэгээд хоёрын пэйжнүүдээ бүгдийг бид нар ингээд нөгөө видеоны юм юу болгосон. За энэ сүүлийн дөрв бол яхна саяхан бидний дөрөв хийсэн байгаа. За тэгээд энэ хооронд ингээд энэ байгаа шүү дээ тийм ээ. Энэ хоорондох нэг транзишнуудын энэ match and move яа. За энэ нь болохоор нэг 1.1-тэй байхад болно. За энийг бас яач match and move. За 1.1. За ингээд энийг бас яхна match нэг аваад 1.1. За даунлоод хийгээд за видео. За энэ дээр болохоор бид нэр select-ийг найрлаж чаад хамгийн сүүлийн дөрв бол яхна бидний хийсэн сайн дөрв байгаа шүү дээ тийм ээ. За ингээд даунлоод тэгээд тавьчих. За нэг видео 3-ыг хадгалчих тийм ээ. За тэгээд энэ видео 3 хатуулаа үзье. За тэгээ энэ иймэрхүү маягийн бичлэгийг бол бас хөөрхөн байгаа зү тийм ээ. За ингээм хичээлд тусгай баярлалаа баяр таа.